Бурхны хүү Баярбаатар байна. Хөөр химнэх царай алдаж заа. Бурхны хүү. Бурхан наана намсгар чөтгөр их өнгөлөг шүү. Манай Нямбач их өнгөлөг байгаад байгаа шүү. Анхаарнаас. За туулын хурдны замыг барьснаар төгжрэл буурахгүй маангуудаа. Яагаад төгжрэл буурахгүй юм бэ? 6 игний зам штэ та нар боддоо 6 игний зам. 6 игний зам гэдэг чинь тийм өргөн зам юм уу? Жишээ нь Хөхөт хотынхоо дундуур 12 игний зам тавьж байгаа байхгүй. Тэгжиж төгжрэл нь арай нэг гайг болж. 6 игний замчдаа тэгээд нэг тийм өргөн зам биш штэ. Төгжрэл бууруулчихаар. Тэрнийг нэгдүгээртээ ойлгоцгоо. За юу. Гадаа дотоод явж үзэх юмнууд ойлгохгүй л дээ. Шорон замнаас нэг дөнгөж асмал зам руу шилжиж байгаа болохоор нэрээ. Нэг зам барайл төгжрэл арилждаг байсан бол ямар гоё вэ те. За нэг тийм байна. За хоёрдугаарт туулын хурдны замыг барьснаар төгжрэл буурахгүй. Яагаад вэ? Яагаад гэвэл зам дагаж хөгжил. Туулын тэргээр ингээд хурдны зам тавьчих юм бол би ч вэ, таач вэ, хинч вэ мэдээж хэрэг төгжрөхийг хүсэхгүй шүү дээ. Тийм учраас тэр туулын хурдны замтай ойрхон байр сав авахыг бодноо. За хүн болгон тэнцээ очиж байр сав авах гэдэг ангууд чи яах нь вэ? Тэр хавар барилгын компаниуд баахан барилга барина. Тэгэхээр яах нь вэ? Тэр хавар баахан барилга бариа хийчихэр чинь баахан айл тэргээр шинээр нэмэгдэнэ. Шинээр нэмэгдсэн айл болгон 2 машинтай ч юм уу 3 машинтай ч юм уу байнж таарна. Тэгэхээр яах нь вэ? Битүү төгжрэл болно гэсэн үг. За. Яана нэрээ. Энгийн тайлбарлаад байхад ойлгохгүй нэр. За, 3 дугаар асуудал. Манай энэ гэр хорооллынхан маань энэ Нямбаг их дэмжих хийх сонин. Яагаад ийм тэнэг байна? Тэрнийг бүр гайхаад харин хаа очиж ийн байшин хорооллынхан ч эсрэг үзээд байгаа. Тэр урдуур туулын тэргээр ийм хурдны зам тавьчихар чинь энэ гэр хорооллод ямар нэгэн үр нөлөө байх уу? Та нар боддоо. Та нарын амьдралд үр өгөөж өгөх үү? Сайн боддоо. Тэнийг юм шиг л Нямбаг дэмжиж байгаа. Тэгээд тэр урдуур чинь тийм үнэтэй тийм ээ. 71 км-ээр 70 тэрбум гэж байгаа шүү дээ. Асар их мөнгө ёо бурхан минь. 20 сая доллар бурхан минь. Тийм өндөр үнэтэй зам тэр урдуур тавьчихар чинь бидний Монгол улс чинь мэдээж хэрэг өөр ширэнд орж таарна. Тэгэхээр энэ хойгуур чинь зам тавигдахгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хойгуур зам тавигдахгүй л яах нь вэ? Та эдийн амьдрал ингээл баасандаа, жорлондоо, утаандаа үлдэнэ гэсэн үг байхгүй. Тэгэл тэр их тайвныг өөрнөөс урагшаага амьдрал айгуу гоё хойшоогоо бах байдгаар. Тэгэл энэ хойгуур хүмүүс чинь хөөрхий залуулийн нарийнхан гэр хорооллын 2 игний замаараа тэгээд төгжрээл гэвтэж ийн гэсэн үг. За ойлгоцгоо та нар. За ингээд ийм 3 тодорхой санаа хэллээ шүү. Тэгэхээр яах нь туулын хурдны зам баригдлаа гэд төгжрэл буурахгүй улам ихсэн. Яах вэ? Зам дөнгөж тавигдсны дараа нэг 1-2 жил бол бас арай дэртгэл байх л да. Тэгвэл тэр урдуур л дээрдэн штэ. Та хэдэд бол ямар ч юм аахгүй. 2-3 жилийн дараанаас эхлүүлээл битүү барилга байшин баригдаал. За тэгэл нам суун. Уг нь бол миний ярьж ирснээр тийм ээ гэр хорооллын артлаар 12 игний зам тавьчихсан бол 1 км нь 8 сая доллар юм билээ шүү дээ. Би өөрөө тооцож үзсэн. Тэгээ 12 игний зам тавьчихсан бол Улаанбаатарын төгжрлийг шууд байхгүй болгоно. Гэр хорооллын хөгжил нүдэн дээр энэ гэр хороолч чинь тэр чигээр хөгжүүлэр шүү дээ. Энэ уртлаа энэ байшин хороолл гэдэг шүү дээ тийм ээ апартаментууд. Эдгээр чинь ядуучууд амьдардаг газар болох хэрэгтэй байхгүй. Энэ хойтлын уулын ингэрээр чинь битүү хауснууд баригдал. Тэгэл тэр яагаад тэгж юм гэхлээр тэр 12 игний зам энэ хойгуур тавьчих юм бол мэдээж ирэх хинч гэсэн уулын ингэр дээр хаус барайл тийм үстэй. Гоё амьдрал гэж бодсон шүү дээ. Яви чин газар мазрын үнэ өсвөл тэнгэрт тулаал. Амьдрал зүгээр Монголын амьдрал, Улаанбаатарын амьдрал алга эргүүлж байгаа юм шиг хөгжих хэрэгтэй байхгүй. Даач та нар ойлгохгүй. Хөлдөө. Та баярлалаа шүү дээ.